Таныг ангаах хүч, эдгэх хүч, таны бүх хүслийг биелүүлэх хүч таны дотор байдаг гэдгийг та мэдэх үү? Гэхдээ хүмүүс энэ дотоод хүчийг ашиглаж чаддгүй. Яагаад вэ гэвэл итгэл, үнэмшил, үйлдэл гэсэн хоёр зүйлээр нийлж иж таны дотоод хүч чинь улам илүү бодит далд ертөнцтэй холбогдох боломжтой гэдгийг төдийлөн хүмүүс мэддэггүй учраас ашиглаж чаддгүй маа. Дотоод хүчийг ашиглах дэлхийн ертөнцөөс өөртөө сайн сайхан дуудах нэг хөрх аргыг зааж өгье. Энийг би жил болгон ерөө хийдэг. Дахин сануулангаа шинэ ондоо зориулаад шинэ хүслийн лонхоо бэлтцгээе. За ингээд мэдээж бидэнд итгэл үнэмшил мөн үйлдэл хэрэгтэй. Зорж байгаа, гуйж байгаа зүйлүүдээ өөрийн үйлдэлтэйгээ буюу итгэл үнэмшлийнхаа лонхтой хавсаргаснаар энэ бүхэн маань бидний амьдралд маш хурдан хугацаанд ирэх боломжтой гэдгийг хамтдаа шалгаж үзгөө. За би энийг бол жил болгон хийдэг. Надтай дагаж хийжсэн хүмүүс байгаа дах. За хуучин лонхоо мэдээд цэвэрлээд хуучин хүслээ битсэн цааснуудаа шатаана. За ингээд шинээр хийн би ч гэсэн харуулж агаад хамтдаа эзгээ гэж бодлоо. Байгаагаа ашиглаж болно. Шилэн лонхондоо 2026 онд бүхэл бүтэн нэг жилийн турш таны амьдралд орж ирж болох, биелэж болох таны хүслүүдийг даатгах ид шидийн лонхыг бид нар хамтдаа бүтээх гэж байна. Тэгэхээр биднэрт мэдээж итгэл үнэмшил хэрэгтэй. Хийж байгаа бүхий л зүйлээ итгэл үнэмшлэр хийх юм бол үр шим нэрнэ. Юмд итгэж үнэмшнэ гэдэг бол маш гахалтай. Ангаадаг, эдгээдэг, хамгаалдаг, өсөгдөг, хөгжүүлдэг, баяжуулдаг гэсэн. Харин юунд ч итгэж үнэмшдэг хүмүүсийг би бүр яаж амьдрдгийг бол бүр ойлгодоггүй. За ингээд та лонхоо бэлдсэн бол энэхүү лонхон дотроо ингээд хүслээ битсэн цаасуудаа бэлднэ. За би аль хэдийн хүслүүдээ биччихсэн 2026 онд даатгаж байгаа хүслүүдээ цулгуу цаасан дээр бичээд тэрхүү цаасаа ингээд гоё зүгийн бал юм уу эсвэл шар тос эсвэл эфирийн тосоор ингээд тосолж болно. Би бол өөртөө байгаа тосоо ашигласан байгаа. За ингээд бүх хүслүүдээ гоё ингээд тосолсны дараа хуйлаа бүхий л хүслүүдээ бичээд сайхан тослоод лонхон дотор эхлээд хүслээ хийнэ. Хүслээ битсэн цаасаа хийнэ. Хүслээ мэдээж итгэвчүүлэхийн тулд биднэрт баг зэрэг ийж тэрэг болно. За энэ дотроо хідүүлээ. Сондгоо тоогоор лаврын навч хийн. За энэ бол 5 байж болно, 3 байж болно, 7 байж болно. Өнөөдөр би энэ хүслийн шинэ лонхондоо 7 ширхэг лаврын навч бэлдсэн байгаа. За энэ лаврын навчин дээр та нар маань хайр, мөнгө, эд баялаг, эрүүл мэндч гэдэг юм уу те хүссэн зүйлүүдээ бас бичиж болно. За ингээд 7 ширхэг лаврын навчаа хийчлээ, хүслээ битсэн цаасаа хийчлээ. За энэ 2026 он эд баялаг, орлого ашиг хүрэн бизнесийн амжилтыг дэмжсэн маш их бодит үр дүнгууд орж ирэх жил хэвгүй. Тийм учраас биднэрт энэ жилийн шившлэг болгонд элсэн чихэр маш их хэрэг болно. Тийм учраас энэ хүслийн ид шидийн лонхон дотроо ингээд элсэн чихэр дүүргэж өгнө. Элсэн чихрээ шар будаатай хольж бас болно шүү. За өнөөдөр би зөвхөн өөртөө зориулаад элсэн чихэр бэлдчихсэн байгаа учраас элсэн чихрээрээ л ингээд хийчихье гэж бодож байна. За ингээд хүслийн лонхонд маань ид шидийн маань орцж ороод бий болж байна. Элсэн ширхэгний энэ жижигэн ширхэг бүрээр таны хүсэл, таны дуудаж байгаа бүхэн ийм олон тийм 1000 сая жива ширхэг болж өсөж үржиж орж ирэхийг бэлэгдэж байгаа. За ингээд энэ дотроо ингээд мөнгөн тэмдэгтэй хийж болно. За мэдээж би мөнгөн тэмдэгт болгоод ингээд хэвлэлчихсэн цаасыг бэлэгдэж байгаа. За энэ баасан мөнгө эсвэл жинхэнэ мөнгө ч хийсэн болно. Би бол өнөөдөр ингээд зүгээр дуурайж байгаа мөнгө хийж байгаа шүү. За тэгэхээр та нар маань ингээд дуурайж байгаа мөнгө ч гэсэн хийж дуураймал мөнгө гэсэн үг шүү дээ тий. Дуураймал мөнгө ч гэсэн хийж болно. За ингээд мөнгөө хийгээд дээрээ баг зэрэг зүгийн бал хийж өгнө. Та нар маань ямар ч зүгийн бал ашиглаж болно. За энэ дээрээ зүгийн бал хийж өгөөд за гүнжидийн тос зүгийн бал гүнжидийн тос гэж бүгдөө шившлэг залбирал идэ бодо бүхэл зүйлүүдэд ашиглагддаг зүйлүүд байгаа. Мэдээж энерги урсгалыг сайжруулж өгдөг. Ариун тос гэдэг юм бол юмыг хамгаалдаг, хөгжүүлдэг, энергийг нь цэвэрлэдэг, улам илүү идэвхжүүлж өгдөг гэдэг маш олон ач холбогдолтой байгаа. Ингээд өөрийнхөө дуртай өнөртэй уснаас хийж болно. Эсвэл эфирийн тос, лаванда цэцгийн эфирийн тос юм уу, ванилагийн эфирийн тос хийж болно. За өнөөдөр надад юу байна харъя. За өнөөдөр надад лаванда цэцгийн эфирийн тос байгаа юм байна. За лаванда цэцгийнхаа эфирийн тосыг ид шидтэй лонхон дотроо бүр дуусчих. За ингээд 3 тосол орчим орлоо. Тийм учраас би нэмээд өнөртэй уснасаа жоохон хийж өгье. Ариун үнэр гэдэг маш чухал учраас мэдээж үнрээр идэвхжүүлэх нь зүйтэй. За ингээд таны хүсэл, таны дуудаж байгаа бүх зүйл гоё ариун үнрээр хамгаалагдана.
За энэ дээр нэмээд баг зэргийн будаа хийгээд өгье. За надад одоо бэлэн байгаа энэ шар будаа, эсэн чихэр мөн цагаан будаа, за мөн үр байгаа. За эдрийг ингээд хүслийн лонхон дотроо нэмж өгье. За ич эдийн жаруудаа би болгочлоо. Ингээд хүслийн лонхон бэлэн болсон. Үүнийгээ дээрээс нь таглана. За эхлээд таглахаас өмнө өнөртөд үзээрэй. Маш гоё ариун тансагтай гахалтай өнөр өнөртчихвэл таны хүслийн лонхны ич эдтэй нь маш сайн болсон байна гэсэн. За ингээд энэ лонхоо гоё нартай газар наранд тавина. За хүслийг дуудах болгондоо өглөөр босоод энэ лонхоо ингээд сэгсрэг болгондоо битсэн хүслүүдээ бодоод энэ сэгсрэг бүрдтэй нь энэ хүслүүдтэй нь маш хурдан биелэхээр тань руу зорж байна, ойртож байна, таны хүсэл биелж байна, дэлхийн ертөнц таны лонхыг сэгсрэг болгонд хүлээж авч байна гэдгээ мэдрэх хэрэгтэй. За ингээд 2026 оны маань хүслийн лонх бэлэн боллоо. Амьдралаа сайн сайхан болгох хүчтэй нь хэрэг хүчтэй байгааг шалгаж үзээрэй. Мэдээж 2026 онд дуудаж байгаа бүхий л хүслүүдээ хідэн ч хүсэл байж болно. Цолгой цаасан дээр бичээд гоё тусалж жагаад хүслийн лонхон дотроо байршуулаарай. Ингээд та нартай амжилт хүсье.